хизээ нэгэн цагт өөх тос хэрэглэх нь муу талаар сонсож байсан уу? Тэгвэл өнөөдрийн бичлэгээр өөх тос яагаад хэрэглэх ёстой талаар мэдэж авцгаая. Өөх тос нь хүний биеийг бүрдүүлдэг 3 чухал нэгдлийн нэг юм. Өөх тос нь хүний биед дараах үүргүүдийг гүйцэтгэдэг. Үүнд хүний биеийн хамгийн жижиг хэсэг болох эсийн гадна давхаргын үндсэн найрлаганд оролцдог ба энэ давхаргүйгээр эс амьдрах боломжгүй буюу арьсгүй байхтай ижил явдал юм. Энэхүү өөх тосын давхарга нь эсэд хэрэгтэй нэгдлийг дотогш оруулж, хортой нэгдлийг гадагшлуулж харийн битнээс хамгаалах үүрэгтэй юм. Өөх тос нь мэдрэлийн эсийн дохио дамжуулалтыг хариуцдаг чухал хэсгийг бүрдүүлдэг. За мөн нэмээд витамин болон идэвхт бодисын шимэгдэлт болон идэвхжүүлэлтэнд оролцож байдаг. Мөн зарим биологийн идэвхт бодис болон дааврын найрлаганд оролцож байдаг. Бүтцээс нь хамаарат өөх тосыг хансан, ханаагүй, олон болон дан гинжтэй зэргээр ангилдаг. Хансан өөх тосыг буюу амьтны гаралтай өөх тосыг их хэмжээгээр хэрэглэх нь цуснд агуулгадж буй өөх тосны харьцааг алдагдуулдаг. Ингэснээрээ суц хатуурах болон зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Гэхдээ хүн бүх төрлийн өөх тосыг тодорхой хэмжээгээр авах шаардлагатай бөгөөд сайн өөх тос, муу өөх тос гэдэг ойлголтыг сүүлийн үеийн судалгаанууд үгүйсгэж байгаа юм. Америкийн зүрхний холбоо болон Харвардын эрдэмтэд өдрийн хоол хүнсний хэмжээндээ хансан өөх тосыг 7%-аас бага, ханаагүй өөх тосыг 8-аас 10% авахыг зөвлөж байна. Хоол хүнсээр авсан эдгээр өөх тосыг ашиглан хүний бие өөрт хэрэгтэй өөх тосны нэгдлийг үүсгэх чадвартай. Гэхдээ ганцхан омега 3 гэх өөх тосыг нийлэгжүүлж чаддаггүй байна. Омега 3-ыг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчин болон цус харалтын эрсдлийг багасгаж, цусны даралтыг бууруулж, өрөвслийн идэвхийг намдаах үүдэл үзүүлдэг байна. Насанд хүрсэн өдөрт 1.1-ээс 1.6 мг омега 3 хэрэглэх хэрэгтэй бөгөөд энэ нь 7 хоногт 2-3 удаа далайн гүний загсыг идэх хэрэгтэй гэсэн үг юм. Монголчууд бидний хувьд хонь болон үхрийн махнаас тодорхой хэмжээний омега 3-ыг авдаг ч гэсэн энэ нь өдөрт авах цогцтой тунгийн хэмжээнд хүрдэггүй байна. Тиймээс бид зайлшгүй нэмэлтээр омега 3-ыг хэрэглэх хэрэгтэй болж байгаа юм. Бүгд найрамдах Солонгос улсын Newmark бэлтгэл нь 1 капсултаа 1000 мг буюу омега 3-ын агуулмж өндөртэй ба 460 мг эйкозапентаны хүчил, 380 мг доказакексаны хүчлийн этилийн эфир, 4 мг антиоксидант альфа токоферол агуулдаг. Цэнгэг усны загснаас гаргаж авсан хамгийн тунгалаг омега 3 юм. Newmark нь ашигтай хүчлийн хэмжээ их, загсны тосны агуулмж бага учраас эвгүй үнэр багтай, амтгүй зэрэг давуу талтай, чанартай бүтээгдэхүүн юм. Насанд хүрсэн хүмүүс урьдчилан сэргийлэх тунгаар өдөрт 1 ширхгийг, харин зүрх судасны өвчний эмчилгээнд 2-4 ширхгийг хэрэглэх хэрэгтэй бөгөөд та энэхүү бэлтгэлийг бүх эмийн сангаас худалдаа авах бүрэн боломжтой. Эрүүл бие, эрүүл зүрх, эрүүл амьдрал. Newmark